Нийгмийн сүлжээнд ерөнхий сайдад хүчтэй яригдж байгаа улс төрчдийн намтар хөрөнгө оруулалтын мэдүүлгийн мэдээллийг та бүхэнд хүргэе. Дараагийн ерөнхий сайд Монгол Ардын намын баг хурлын шийдвэрээс тодорхойлно. За баярлалаа хүндэт үзэгчдээ. Ойрын өдрүүдэд нөхцөл байдал, за ялангуяа улс төрийн нөхцөл байдал бол за маргаантай одоо ширүүхэн ийм 7 хоног болж байна. Тэгэхээр энэ бол одоо хурал хуу гэхээсээ илүү улс төрийн бүлэг фракцууд хоорондоо хэнийг нэр дэвшүүлэх үү, хэнийг нэг нэр дэвшүүлэхгүй байх уу гэдэг дээр бол мэдээж одоо даалдахын хэрүүл явж байгааг үгээр хэллээ. За ингээд 5 нэр дэвшигчуд бол нийгмийн сүлжээнд бол одоо тодрон гарч ирсэн. За үүний одоо хамгийн ихнийх нь бол Гомжовын одоо Замдан Шатар гэж одоо ийм хүн байгаа. Тэгэхээр Замдан Шатар даргын хувьд бол одоо улсын хурлын дараагаар ажиллаж байсан. За улсын хурлын гишүүнээр одоо 3-4 удаа сонгогдсон одоо ийм хүн байгаа. Тэгэхээр энэ хүний тухайд бол туршлагатай парламент гэж одоо хэлхээс өөр арга байхгүй. За Монгол улсын одоо хэрэглэх газрын дарга, за гадаад харилцааны сайд гэх мэтлэн төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж байсан ийм хүн байгаамаа. Тэгэхээр энэ хүн бол одоо дараагийн ерөнхий сайд болоход бол болохгүй их газар байхгүй. За ямар ч байсан төрийн талаасаа, за улс төрийн талаасаа одоо туршлагатай талаасаа бол одоо хамгийн одоо үнд нийцэх одоо ийм хүн байгаамаа. Тэгэхээр энэ хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг одоо товчхон хүргэе. Тэгэхээр энэ хүн бол одоо нийт одоо 2 тэрбумын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй одоо тусгасан байна. Энэ бол одоо 2024 оны улсын хурлын сонгуулийн үеэр одоо мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг байгаамаа. Тэгэхээр өөрийн орлого бол 83 сая төгрөг. За гэр бүл гишүүдийн орлого 254 сая төгрөг. За 10 сууц барилга байгууламж одоо өртөх нь бол 1 тэрбум 175 сая төгрөг. За үүнд бол одоо туслангийн газарч гэдэг юм айлсгүй бол одоо нийтийн орон сууц зэрэгэд энэ хуулийнхаа нэр томьёоос хамааруулаад энд одоо бүхий л одоо орон сууц барилга байгууламж гэсэн нэр томьёонд бол ордог байгаа шүү. За тээврийн хэрэгслээ бол 80 сая төгрөг. За мал бол 15 сая төгрөг. Үүнт хэдлэл 130 сая төгрөг төв гэж одоо мэдүүлсэн байна. За тэгэхээр дараагийн эрхэм бол одоо Жаданбий инх хоёр гэж хүн. За инх хоёр бол одоо мэдээж бас л одоо Замдан Шатар даргатай адилхан улс төрийн туршлага бол ариун ихтэй. За Монгол Ардын намын одоо бас ууган ийм кандидатуудын нэг. За ялангуяа одоо энэ үндэсний аюулгүй байдал тал дээр бас нэлээд төвлөрж ажилладаг ийм хүн байгаамаа. Тэгэхээр энэ хүн бол бас 3 удаа улсын хурлд сонгогдсон. За Батлан хамгаалахын сайд, за сүүлд бол энэ хүн сүдэ аж ахуй, за хөнгөн үйлдвэрлэлийн сайдаар бас ажиллаж байгаа ийм хүн байна. Тэгэхээр энэ хүний тухайд бол одоо Монголын ард түмэн бол бүгдээрээ мэднэ. Одоо Жаданбаа генералын хүүхэд. Тэгэхээр улс төрийн энэ талаасаа бол мэдээж ариун туршлагатай. За ерөнхийлөгчтэй бол ойрын харилцаатай, ойрын одоо ийм хамааралтай. За ерөнхийлөгчийн одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бас ажиллаж байсан, ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан ийм туршлагатай ийм хүн байгаамаа. Тэгэхээр энэ хүний одоо хөрөнгө орлогын мэдүүлгийг бас товчхон хүргэе. Тэгэхээр энэ хүн бол 12 тэрбум төгрөгийн авлагатай гэж одоо мэдүүлсэн байна. За 2015 онд 11 тэрбум төгрөг гэж мэдүүлсэн бол за 2023 онд 11.4 тэрбум төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. За тэгэхээр үүнээс авлага нь бол одоо 12.9 тэрбум төгрөгийн авлагатай гэсэн байна. За гэр бүлийн нийт орлого 483 сая төгрөг байна. За 2023 оны байдлаар одоо газар ХХК 100% эзэмшдэг, газар капитал партнерс одоо банк ба санхүүгийн байгууллагын 74% эзэмшдэг гэж одоо мэдүүлсэн байна. За дараагийн ерөнхий сайдад нэр дэвшсэн, за нэр дэвших магадaltaй ийм хүн бол одоо Хишгэгийн Нямбаатар гэж хотын дарга хүн бол олон нийтийн сүлжээ, нийгмийн сүлжээний анхаарлын төвд байдаг ийм онцлогтой. Тэгэхээр энэ хүнийг бол одоогийн Монгол улсын одоо ерөнхий сайд оюун эрдний зүгээс нэр дэвшүүлж байна гэсэн таамгийг одоо нийгэм дэвшүүлээд байна. Тэгэхээр ямар ч байсан одоо баг хурлаараа ороод энэ асуудал цаашаа ингэ шийдэгдээд явна. За тэгэхээр Нямбаатар даргын хувьд бол одоо хотын амьдралыг бол одоо бүр эхнээс нь ахуулаад одоо мэднэ. Яагаад гэвэл одоо сонгоны хархан дөрвөд иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан одоо ийм ирхэн байгаамаа. Тэгэхээр 2016 онд бол улсын хурлын гишүүн болсон. За 2020 онд бол одоо ингэ дахин сонгогдсон. За тэгээд дараагаар нь Улаанбаатар хотын захирагч буюу нийслэлийн засаг дараагаар ингэ ажиллаж байгаа ийм хүн. За улс төрийн туршлагын хувьд бол мэдээж ариун. За тэгээд дээрээс нь хууль зүйн эрх зүйн хувьд мэдлэгтэй учраас тодорхой нэгэн одоо албан тушаал, альсгүй тодорхой нэгэн одоо шийдвэр гаргах гэдэг бол маш хурдтай ингэж ажилтдаг. Бас дээрээс нь бас олон нийтэд бас нээлттэй байдаг гэдгээрээ бас давуу талтай ийм хүн байна. За тэгэхээр энэ хүний одоо хөрөнгө орлогын мэдүүлгийг бас товчхон хүргэе. За өөрийн орлого нь бол одоо 54
сая төгрөг гэж мэдүүлсэн байна. За дээрэс нь одоо гэр бүлийн орлого 28 сая төгрөг. За үйл хөдлөх хөрөнгө бол 1 тэрбум төгрөг. За автомашин бол 292 сая төгрөг. За мал 217 сая төгрөг. За газар 100 сая төгрөгийн газартай үүнтэй идэл 25 сая. За дотоод хадгаламж 21 сая, зээл 72 сая гэж мэдүүлсэн байна. За дараагийн эрхэм бол одоо ган зөргийн тэмүүлэн гэж ийм эрхмийн нэр бас ойрын үед нийгмийн сүлжээгээр бас яригдж байна. Тэгэхээр ган зөргийн тэмүүлэн гэдэг бол аав нь бол ган зөрг гэдэг Эрдэнэ төлөвлөрийн дарга байсан. Та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр ямар ч байсан одоо Монгол Ардын намын ууган кандидатуудын одоо хүү ийм хүн байна. Тэгэхээр сая болж өнгөрсөн 2024 оны сонгуульд хангаан бүсээс нэр дэвшиж Монгол Ардын намаас одоо 2 суудал авсан. За түүний нэг нь бол ган зөргийн тэмүүлэн, нөгөө нь одоо энэ гадаад хэргийн сайд одоо Батцэг гэсэн ийм хүмүүс одоо хангаан бүсэд одоо ялт байгуулж за Монгол Ардын намаас 2 суудал авчирсан юм а. Тэгэхээр энэ хүний нэр бол одоо нийгмийн сүлжээнд янз бүрээр яригдж байна. За Монгол Ардын намын баг хурал хуралдан за Монгол Ардын намын баг хуралд бол заалнаас нэр дэвших одоо хамгийн өндөр магадлалтай хүн бол ган зөргийн тэмүүлэн гэж одоо нийгэм одоо тэр чигээр харж байна. За ялангуяа бас зарим нэгэн улс төрчид за ялангуяа зарим нэгэн одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд бол үүнийг бас гарган тавьж байгаамаа. Тэгэхээр тэмүүлэнгийн хувьд бол одоо 2016 оноос хойш өнөөг хүртэл улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа. За өмнө нь бол одоо Монгол Ардын намд одоо ялангуяа Монгол Ардын намын залуучуудын байгууллагад бол ажиллаж байсан туршлагатай. За улс төрийн хувьд бол бас шинэ хүн бас биш, бас эртний бас ийм намын ажлын бас туршлагатай ийм хүн байгаа. За улсын хурлд ажиллахдаа одоо төсвийн байнгын хорооны дараагаар ажиллаж байсан. За гадаад бодлого, аюулгүй байдал одоо байдлын одоо байнгын хорооны дараагаар мөн ажиллаж байсан ийм туршлагатай ийм хүн байна. За засгийн газрын хэрэглэх газрын дарга учрлын нэр бас ерөнхий сайдын таамагт ороод явж байна. За мэдээж бол та бүхэндээ ахин тодтон хэлэхэд бол Монгол Ардын намын баг хурлаас бол дараагийн ерөнхий сайд бол хинбэ гэдгийг тодорхойлно. Одоо би бол ерөнхий сайдад нэр дэвших боломжтой ийм хүмүүсийн таамгийг бас та бүхэндээ хүргэж байгаа юм шүү. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарсан за улс төрчдрийн одоо зарим нэг одоо үгнээс гарсан эдгээр хүмүүсийн нэрийг та бүхэндээ бас сонирхолж байгаа гэдгийг дахин давтан хэлье. Тэгэхээр учрлын хувьд бол бас парламентын бас ариун туршлагатай харьцангуй залуу хүн одоо 1987 онд төрсэн хүн гэхэд нам одоо улс төрийн ажлын одоо өндөр туршлагатай за улсын хурлын гишүүн болохоос өмнө Монгол Ардын намд одоо ялангуяа залуучдын байгууллагууд бас тэмүүлэн гишүүнтэй бас адилхан бас удаан ажилласан ийм хүн байгаа. Тэгэхээр 2016 оноос хойш улсын хурлын гишүүнийг өнөөдрийг хүртэл хийж байна. За өмнө нь бол энэ бат цахим бодлогын одоо байнгын хорооны дараагаар ажиллаж байгаад за дараагаар нь цахим хөгжил харилцаа холбооны яамны сайдаар ажиллаж байсан. За одоо бол засгийн газрын хэрэглэх газрын дарга буюу одоо Монгол улсын одоо сайд ялангуяа одоо засгийн газрын одоо гал тохоог барьдаг ийм хүн байна. Тэгэхээр энэ хүн бол одоо ерөнхий сайдад нэр дэвшигдв бас болохгүй гэх газаргүй. За ялангуяа одоо боловсролын хувьд бол одоо хинээс ч гологдохооргүй одоо ийм боловсролтой ийм хүн байна. Тэгэхээр энэ хүний одоо хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэндээ бас товчхон хүргэе гэж бодлоо. За энэ хүн бол одоо 3 орон сууцтай. За Цуслангийн байшин бол 2. За үүсгэний зориулалтад барилга байгууламж үйлчлэх хөрөнгө одоо нийтдээ бол 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэж одоо мэдүүлсэн байна. За тэгээ тээврийн эрсдэл бол 965 сая төгрөг. За мал аж ахуй бол 31 сая төгрөг. Газар бол за нийтдээ нэг 150 сая төгрөгийн одоо үнэлгээтэй ийм газартай. За үүнтэй идэлэл бол 85 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Тэгэхээр ингээд та бүхэндээ ямар ч байсан одоо энэ 5 нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг буюу за намтраас ингээд товчхон хүргэлээ. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.